Ганга нуурыг хамгаалсан цогц ажил хамгааллын 1-р шат. Монгол улсын Сүхбаатар аймгийн Дарганга сумын төвөөс зүүн урагш 11 км орших Ганга нуур нь элсэнд богдон тогтсон гадагш урсгалгүй давсархаг нуур юм. Нуурын урт 2.1 км, нуурын өргөн 1.6 км, нуурын гүн 1.6 м, нуурын усан гадаргын талбай хэмжээ 200 га. Нуурын өмнөд хэсэгт молцог элс тулах бөгөөд нуурын эрэг дагсан хайлаасан ой, тэхийн шээг, монсон төгөл бүхий улаан бургасан усны шувууд таатай орчин болдгоороо туйлын үн цэнтэй. 216 төрөл зүйлийн шувуудж уулдаг энэхүү өвөрмөц сайхан экосистемийг 1993 онд дурсалт газрын ангиллаар 2004 онд байгалийн цогцлборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалтанд авчээ. Олон улсад ач холбогдол бүхий ус, намгарах газар, усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц буюу 171 улс орон нэгдэн орсон Рамсарын конвенцоор усны шувууд олноор амьдардаг байгалийн дахин давтагдашгүй хэв шинжтэй дэлхийд зайлшгүй хамгаалах шаардлагатай 2418 эмзэг экосистем бүртгэсний нэг нь Монгол улсын нутаг дэвсгэрт орших Ганга нуур юм. Ганга нуурыг тусгай хамгаалтанд авч Рамсарын конвенцэд бүртгүүлсэн ч хэд халалт, ууршилтын нөлөөгөөр тэжээгдлийн хомсдол үүсч, тэжээгч булгуудын ширгэлт, элсний нүүдэл, бэлчээрийн дац хэтэрсэн, малын хөлийн талхалалт, молцог элсний ургамлжилтын доройтол зэргээс үүдэн Ганга нуурын экосистем доройтож, нуур ширгэх аюулд өртөжээ. Нуурын усны түвшин жилээс жилд буурсаар 2017 онд 70-80% ширгэж, хуурай сайр болон хатаж, түүхэнд зураг болон үлдэх аюул ойртсон байлаа. Нутгийнхны яриагаар Ганга нуурыг тэтгдэг 21 булаг байсан гэдэг боловч одоо ердөө Баян булаг, Оргихийн булгаар тэжээгдэх болжээ. Хон шувууд цугладаг домогт Ганга нуур маань бүр нэг одоо ширгэж үгүй болох сүрлийн байдалд болсон. Зүгээр л тийм нэг цагаан тойрон болцсон байсан. Усан талбайд өнгөж 10 гаруйхан хувьд нь одоо багахан хэмжээний устай. За бусд нь бол үндсэндээ ингээд энэ одоо бидний ард харагдж байгаа энэ нуурын шал бол энэ цагаан хужиртай. Тэгээд ерөнхийдөө энэ хатаад хатуурах шинжтэй болчихсон. Дээгүүр нь одоо явган хүн энэ төр явхад бол чөлөөтэй явахар хэмжээнд энэ хүрчихсэн байсан. 2016 оны алдад ширгээд ус нь их багассан. Уг нь 2.6 орчим км квадрат усан толиотой байсан нуур 16-17 оны түвшинд усан толионы хэмжээ нь 0.5 км квадрат болчихсон байсан. Ширгэх аюулд орсон Ганга нуурыг хамгаалах ажил 2017 онд эхэллээ. Тухайн үеийн ерөнхий сайдаар ажиллаж байсан одоогийн ерөнхийлөгч Хүрэл Сүх Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах, урсацыг сайжруулах төслийг эхлүүлж, усны эрдэмтдээр ахлуулсан баг байгуулан нуурыг сэргээх техникийн шийдлүүдийг судалгаанд суурилан боловсруулсан байдаг. Гадаргын усны судалгааны асуудал, тэгээ газрын доорх усны судалгааны асуудал, тэгээ энэ орчны одоо юуны хөрс ургамлын судалгааны асуудлыг бол тэр үед одоо маш хурдтай шийдэж гисэн. Ингээд тэгээд тэр судалгааны дүн дээр чинь бүх юм тодорхой болоод ирж байгаа байхгүй. Шалтгаан тодорхой гараад ир чинь яач юу хийж юу гэдэг. Хоёрдугаарт нь тэр судалгааны дүн дээр үндэслээд энэ юу хийх ёстой юм бэ гэдэг чинь ингээд тодорхой гараад ирж байгаа байхгүй. 6 янзын ажил одоо хийгдэх шаардлагатай юм байна гэсэн техникийн шийдэл гаргаж өгсөн. Ганга нуурыг хамгаалах төслийн хүрээнд молцог элсний ургамлжилтын судалгаа болон Ганга нуурын хагшаасын судалгаа хийж хамгаалтын 16 км хашаа татаж нуурыг малын хөлөөс чөлөөлөх зорилгоор нуур орчмын 45 өрхийн дунд бэлчээрийн зориулалттай 10 худаг гаргаж малчтад хүлээлгэн өгсөн. Ген 1, ген 2 цооногуудыг гаргасан. Нуурын салхины дээд талд 10 га газарт 8000 гаруй мод тарьж хамгаалтын ойн зурус байгуулах ажлыг эхлүүлж нуурын эргээс 500 м-ийн зайд аялагч жуулчдад зориулсан бичил цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгуулав. Нуурлууд хизээлөх боломж байна уу зэрэг тооцоо хийгээд үзсэн. За тооцоогоор бол 15 литр секунд хэмжээний усыг өгөөд байхад энэ даралттай усны ордын өөрийнх нь одоо нөөцөл багасахгүй олон жил байнга явах боломжтой гэсэн дүгнэлт хийсэн. Энэ малын хөлийн даалгаврыг биологийн бохирдлоос сэргийлэх
арга хэмжээ болгож инженерийн хэстэй худаг гарах эхний ажил 19 оны 8 сараас эхэлсэн. Аялагчид, жуулчид, төр цаатаад, тогтой тухтай амарч хоол ундаа идээд явах зориултаар 2 талбай байгаа юм. Ийм 12 суул тууртай бицэх газар ийм ажил байгаа юм. Ганган нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах, урсацыг сайжруулах төслийн үр дүнд нуурын экосистем сэргэж усны түвшин нэмэгдэн өнөөдөр 2005 оны түвшинд хүрээд байна. Хамгаалсны хүчинд одоо бол сайхан л болж байна ерөнхийдөө. Энэгээр байгаа өвс энтер чинь бол ерөнхийдөө бүр одоо их сайхан байна штэ. Тэгэхээр нутаг усыг хамгаална гэдэг бол маш чухал. Одоогийн ерөнхийлөгч Чухнагийн хүрэлцгийн санаачилгаар ерөнхий сайд байхдаа өөрөө ирж үзээд тухайн орон нутгийн газар дээр нь танилцаад тэгээд энийг одоо ямар ч байсан ингэж юм дамаг болж олон хон шувуу цугладаг энэ нуурыг хэвийн байдалд болгох бүхий л талын арга хэмжээг авна гэж хэлээд тэгээ мэдээж одоо ганган нуурын тогтчлтын ажлууд одоо энэ урсцыг сайжруулах ширгэлтийн эсрэг бүхий л ажлуудыг хийсний үр дүнд одоо ганган нуур маань хэвийн хэмжээнд болсон. Ганган нуур маань ингээ сайхан эргээд усан ингээ сайхан эргэж буцалж тий орхигийн болог маань сэргэж ингэж тэн дотор байдаг загас жарайхаанууд маань сэргэж тэгээ одоо ирж байгаа нутгийн иргэн хүний хувьд эмэгтэй хүний хувьд одоо тэгээд Монгол улсынхаа ерөнхийлөгчд дарган нутгийнхаа нийт ард иргэдийнхаа өмнөөс болон хувьяасан станик чин сэтгэлээсээ баярлалаа гэдэг үгийг хэлье. Ганган нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах, урсацыг сайжруулах төслийн 2 дахь шатны хамгааллын ажлыг 2023 оны намраас эхлүүлж, тэжээгч булгуудыг сэргээх, эрэг орчмыг чулуужуулах, оюун зурвасыг өргөдгөх зэрэг ажлууд хийхээр төлөвлөгдөж байна. Ган нуурыг тэжээгдэж байгаа 21 болог байдгаа гэдэг ингээд өнөөдөр ярьдгаа. Тэгэхээр өнөөдөр бас энийг мэдэх хүмүүсийн түвшин тодорхой цагийг тогтоож тэр болгуудыг одоо байгалийнхын замаар сэргээх арга хэмжээг бүр нэг түргэн тавих хэрэгтэй юм байна гэж одоо хамгаалтын захиргааны зүгээс бол ийм ажлыг төлөвлөж байгаа. Салхины одоо механик хаалтууд буюу энэ одоо хөрсийг чулуун гадрахтай болгох шаардлагатай. Тэр нөгөө чулууч нь яах вэ гэхээр нэгдүгээр салхийг тогтоо барь. А хоёрдугаарт болохоор өвөл тэр том жижиг янз бүрийн чулууч цасыг тогтоон барина. Тэр нэгэн чулууны ороод тогтсон цас чинь бол хавар одоо хайлахтаа зэрэг яг тэр орчноо бол сайн чийхтэй бол. Мод үржүүлгийн газрыг жилд нь баг багаар өргөцгөө явуулаад хонгорын өрөөр нам ухаага өвөрлөөд энэ сайхан ойн зурвас байгуулах юм. Тэр үед чинь бол эсний нүүдэл. Хур тундсыг хураан авах тогтоон барих. Энэ бүх нөхцөл бол байгалигаа аясаар аяндаа тогтоод гараад ирэх. Талхээрийн баян бүрд дэлхийд хамгийн олон хүн шувууд нэгэн дор цугладаг ганц нуур болох Ганган нуур тэгцэн хамгааллын ажлын эхний хэсэг үр дүнгээ өгч нуураа бүрэн сэргээж чадсан нь цаашид гол мөрөн нуураа хамгаалах, унган төрхөөр нь үлдээх түүхэн жишг ажил болж чадлаа. Дэлхийд элэнтэй дэлгэрсэн сайхан болж одоо яг сайхан л байна. Одоо бол манай нутаг ингээд харахад бол гоё л байна. Үнэхээр одоо тэр ерөнхийлөгчийн гарсан одоо санал санаачлагыг амьдралд хэрэгжүүлсэн зөвхөн дарган суманд хэрэгжсэн биш ээ. Энэ бол цаашдаа дараачийн энэ нуур усан ширхсэн ийм улсууд эндээс ирж яавал нуур сэргэж болдгийм гэдгийг эндээс туршлага судалж болно шүү дээ. Сэтгэлгээний ийм том өөрчлөлтийг одоо энэ ерөнхийлөгчийн санаас энэ ажил бол хүмүүс тийм бүхэл бүтэн өөрчлөлт тасарч байгаа байхгүй юу. Тэгээ үүгээр магадгүй одоо нэг нуур сэргээснээс илүү одоо тийм нийгэм ийм том ач холбогдолтой. Манай нуурын сэргэлтийн ажил маань Монгол улсын хэмжээнд энэ ширгэж байгаа, усны түвшин багасч байгаа. Энэ олон нууруудын одоо хамгааллын ажилд одоо үлгэр жишээ түүчээ болсон юм ажил болно гэдэгт одоо би бас хэлэхэд баяртай таатай байна. Тэгээд одоо энэ хүү арга хэмжээгийн маань дэмжиж ерөнхийлөгч хүрэлцэх маань ерөнхий сайд байхдаа одоо бидний саналыг хүлээж авч хөрөнгө төсвийг маань шийдэж энэ ажлыг одоо ингэж судалгааны өндөр түвшинд ингэж хийж авах гэсэн явдалд одоо тусгай хамгаалалтын газрын хамт олонны зүгээс салбарынхаа одоо мэргэжилтнүүдийн зүгээс болоод нутгийн нийт ард иргэдийнхээ өмнөөс одоо баярлсан талархснаа илэрхийлье. Ингээд олон нуурны хамгааллын ажилд одоо ингэж үнэтэй хувь нэмэр оруулж буянтай үйлийг хийж яваарай.
Хүн цуглаж хунчуулдаг ганган нуур дахин сэрэгсэнд зөвхөн Дарганг нутгийнхэн төдийгүй байгаль дэлхийг хайрлан хамгаалдаг хүн бүрийн сэтгэл хөөрөн баясаж талархаж байна. Түүхэнд зураг болон үлдэх аюулд ороод байсан ганган нуураа монголчууд хамгааснаар олон мянган нүүдлийн шуудын амьдрах орчинг бэлэглэж чадлаа. Ганган нуур үеийн үед мэлтэлзэж эх нутгийн зүг дэвих нүүдлийн шууд зүрхний хөг онгодын хурыг дэврээн мянган хүн шуудын чуулаан нуурын долгиог мөнхөд шимэх болтуг. Ганган нуурыг хамгаалах цогц ажил. Хамгааллын 2-р шат. Ганган нуур маань Сүхбаатар аймгийн Дарган суманд ойртог 70 түвшнээс дээш 1294 м өндөрт ойртог. Урт нь 2.2 км, өргөн 1.6 км-ийн өргөнтэй. 25 оны байдлаар Ганган нуурын эргийн шугамын урт нь 6.2 км, хамгийн гүндээ 1.6 км. Яг эргийн гүн нь болохоор 30 см-ийн гүн. Ерөнхийдөө 24 авгийн 94 төлөлийн 216 зүйл шувуу яг Ганган нууранд бүртгэгдсэн. 7 багийн 15 авгийн 19 төрлийн 20 зүйл хөхтэй амьтан бүртгэгдсэн байгаа. Ганган нуурын түвшин маань яг 2008 оноос эхлэн усны түвшин багасж сэргэж эхэлсэн. За 2016-аас 17 онд одоо Ганган нуур яг ийм байдалд ингэж хөр ширгсэн байгаа. Ерөнхийдөө нэг нуурын баруун талд голдоо ингэж бас харагдах байдлаар тэгээд одоо жилийн 4 удирдвал нэг цагаан тоос боссон ийм дүр зурагтайгаар Ганган нуур маань 3 жил болсон. За энэ мөн одоо яг 2017 оны 1 сарын 25-нд одоо Ганган нуурын толион дээр байсан элсийг одоо бид ингэж баримтжуулж зураг авсан байна. Нуур маань ингээ баруун талаас одоо бидний нүдэнд харагдах байдалд бол одоо элсэнд нэлээд их хэмжээгээр талбай дарагдсан. Тэгээ ерөнхийлөгчийн санаачлагаар ерөнхийдөө яг Ганган нуурыг бохирдол чиглэлдээс хамгаалах, урсгалыг сайжруулах бидний төсөл хийж эхэлсэн. Ганган нуурын хувьд бол ер нь бол үндсэндээ баян булаг бол бид нар мэдээ. Энэ маань нэлээд том дэвшил байна. За манай багцны ажлын хүрээнд бол булгийн эхийг хашиж хамгаалах, булгийн эхийг сэргээх гэсэн ажил байгаа. За энэ ажлынхаа хүрээнд бид нар баян булгийн эхийг хашиж хамгаалсан. За баян булгийн хашааны хувьд бол 990 м урттай төмөр хашааг төлөвлөж хийсэн. Энэ хашаа маань өөрөө гадарт ямарваа нэгэн байдлаар шуул суулгаагүй. Сүүлийн үеийн одоо булгийн эхийг хашиж хамгаалахад ашигладаг тийм хашааг сонгож хийсэн. Тэгээ энэ баян булаг бол Ганган нуурын үед амис утсан. Энэ булгийг хамгаална гэдэг бол Ганган нуурыг бүгд нь хамгаалж байгаатай ялгаагүй. Тэр өшөө бас нэг чухал юм байгаа. Бид нар нөлөө ирээд ярих гэсэн юм бол энийг анхны төлөвлөлт шүү дээ. Энийг ингээд тойруулаад чинь. Тэгээд тэрийг жишээлбэл хашгуугүй юу мэдэхгүй байж исэн бол нөлөөгийн уулзалтнууд ерөөсөө томоор нь хашигаад одоо энэ километр хашаа байсан гэж байна. Маш энгийн мөртлөө хамгийн үр дүнтэй механик арга.
далангаа орчим илс байж байгаа байхгүй. Тэгээ далангаа илсийн нүүдлийг ингээд үзээ 2019 онд энэ улаанаар шугам байсан байгаа байхгүй. Сансрын зураг ашиглаад үзсэн. 6 жилийн хугацаатай үзсэн чинь энэ нэг 10-аас 500 м хилжсэн байна илсний нүүдэл. Бүр энэ цаашаа нуур руу ороод байна гэдэг юм дүгнэлт. За ингээд үзчих юм бол саяны бид нар өмнөх судалгаа бол мониторингийн судалгаа тэгээ саяны хийсэн судалгааг үзэнгуудлаа энэ талбай дээр л ерөөсөө бид нар илсний нүүдлийн үлдсэн төлөвлөсөн талбайхаа энэ дээр авч юу гэдэг ийм л том дүгнэлт гарлаа. За ерөнхийдөө хамгаалт хийсэн талбай маань уртын дагуу 181 м, өргөөшөөгөө 149 м гэлбийн талбай байгаа. Мониторингийн судалгаанд 3 материал авч үзсэн. Орон нутгаас чулуу, тэгээд модны мөчөр, тэгээд барилгын тор гэсэн 3 материалыг харьцуулж үзсэн. Тэгэхээр энэ орон нутгийн онцлогоос хамаараад чулууны олдцол энд маш бага байсан. Модны мөчөр ч гэсэн бас тэр болгон олдохгүй тийм хүрэлцээ муутай байсан учраас би тэгэхэд энэ торон материалаа сонгосон. Тэгээд торон материал маань өөрөө 10 жил болоод байгальтаа шингэдэг. Гацсан ч гэсэн байдал ингээд байгальтаа уусаад хамгаалтын арга хэмжээг аваад тэрнийхээ дараа шингэждэг. Учираас энэ эко торон материалыг сонгож хамгаалтын арга хэмжээг авсан. Ганг нуурлуу ихээхэн хэмжээний илс орж ийнэ гэдэг ийм аюул байсан учраас энэ илсний нүүдлийг хэрхэн яаж зогсоох вэ? Хаана ямар үйл ажиллагаа хийх вэ гэдэг судалгааны үр дүнд одоо миний ард харагдаж байгаа энэ 2 газрын илсний нүүдлийг зогсоох байгууламжийг бариад байна. Маш энгийн байгууламж. 1 сарын дотор эхний 3 нүд дүүрсэн байна гэдэг маань одоо энэ чигээрээ явах юм бол за сард 3 нүд гэж бодох юм бол нэг ойролцоогоор 3-4 жилийн турш ганг нуур руу орох байсан элсийг тогтоон барьж байна л гэсэн үг. Хэрвээ нуурыг хүний нүд гэж үзэх юм бол нүдний хамгийн том хамгаалалт болсон хөмсгийг хийх ажлыг энэ мод тарих 11 үедээ үе хооронд 3 м, мод хооронд 2 м-ийн зайтай 18,000 мод тарих ажиллагааг хийж одоо амжилтаа эхлүүлээд байна. Ганг нуурынхаа одоо энэ ширгэлтээс хамгаалж байгаа бохирдлыг бас бууруулах үүднээс мод тарьснараа бид нар ямар ач холбогдолтой ингээд тэгэхээр ой төгөл байгуулж байгаа маань нэгт салхины хамгаалалт болж байна. Хоёрт эзний нүүдлийг одоо тодорхой хэмжээнд бууруулахаар. За гуравт гэх юм бол ерөнхийдөө мод ч өөрөө хөрснөөс усаад татчихдаг. Тэгэхээр ганг нуурынх нь маань тижэл болно. Чиг баригч гэдэг зүйлийг технологид оролцуулж байгаа. Тэр нь ямар үүрэгтэй юм бэ гэхлээр чиг баригчийг ерөнхийдөө үндэс хэсэгт одоо оруулж байгаа. Тэр үндэс хэсэгтээ ерөнхийдөө чиг агуулмжийг нэг 90-120 хоногт үндсэн чигийг агуулах. Тэгэхээр энэ юу гэж байгаа юм гэхээр бас услгаандаа тийм ээ. Одоо батлын услгаанаа бид нэг тогоонд агуулгадах усны хэмжээг бас тодорхой хэмжээнд бариад шин технологи энэ жил орж ирсэн. Энэ жил орж. Ер нь бол энэ 8 зурсанд манай хэд бас хэд хэдэн шинэлэг юм хийсэн бай. Тэг шаргач тийм. Ус чуулгын системийг төгсөж байна. Та хэд маань яг ингээ бүрэн услалтын туслалын системэнд бүрэн усрагдаад ажиллаад ингээд явхад заад ургалтын хувийг юу гэж төлөвлөж байгаа? Хэдэн хувьтай гэж төлөвлөж байгаа? За ерөнхийдөө 90-95%-тай. За бидний вакциныг ажлын хүрээнд бол нуурын эрэхтэйм шат авсан хийх тийм тохижилтын ажил байгаа. Энэ ажлынхаа хүрээнд бид нар оригхийн булгаас нуур хүртэл 236 м VPC автан тийм явган замыг хийж өгсөн. Энэ зам маань явж байгаа нуурын эрэгт очиод 76 м квадрат тийм нуурын эрэгтэй эрэх тийм тавцан болж байгаа. Энэ тавцан хийснээр бол одоо хонгийн чуулганы үед нутгийн ард иргэд ирж хун үзэх одоо тэгээд агаар салхинд гарахад бас их тохиромжтой байдлаар тэр тавцангаа төлөвлөж өгсөн. Тавцангийн суурийг бол бид нөгөө гацсан суураар хийсэн. Энэ суур маань өөрөө тийм нөгөө хөлдөлт гисэлтэн тийм төсвөртэй одоо хэв ажилтанд орохгүй. Тэгээд тусгай зорилтын машинаар цогж оруулаад тэгээд турбан дундаа бетон хийж зөөртэй. Тэгэхээр ийм нөгөө хөнжирүүлсэн байдалтай бид нар ингээд Батөхийн үед бол ингээд сайхан найдвартай хатуу хэлж байгаа. Даацын үед ерөнхийдөө бидний төлөвлөснөөр бол нэг 50 хүн
тэр тавцан дээр гараад одоо нуураа үзэх боломжтой гэдгээр төлөвлөсөн. Одоо давцсан дээр бол одоо сумын зүгээс хон дурамтах тийм том дуранг байрлуулъя гэж одоо бас зорж ажиллаж байгаа. Ганга нуур маань шинэ технологиг бий болгосон нуур хамгаалах Монгол модельийг, Монгол загварыг бий болгосон хамгийн анхны нуур боллоо. Ингээд ажлын эхлэлийг санааж авсан Монгол улсын ерөнхийлөгчдөө за орон нутгийнхандаа тусгай хамгаалалтаа газар нутгийн захиргаанда бүх Монголын ард түмэнд өр хоочтой ийм сайхан нуурыг үлдээж өгсөн гүн талархал илэрхийлье, баяр хүргье. Ганга нуурыг хамгаалах цогц ажил үргэлжилж байна. Ганга нуурыг хамгаалах цогц ажил. Хамгааллын 2 дугаар шат. Хэрвээ нуурыг хүний нүд гэж үзэх юм бол нүдний хамгийн том хамгаалалт болсон хөмсгийг хийх ажлыг энэ мод тарих 11 үедээ үе хооронд 3 м, мод хооронд 2 м-ийн зайтай 18,000 мод тарих ажиллагааг хийж одоо амжилтаа эхлүүлээд байна. За манай компани ерөнхийдөө борттой модны гэдэг технологиг анх нэвтрүүлсэн компаниудын нэг нь ганга нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах, хүрээлэн буй орчныг нөхөн сэргээх, ойн төгөл байгуулах ажлыг дааж аваад ажиллаж байгаа. За манай мод тарилдах хийсэн газрууд гэвэл нуурынхаа баруун хойд хэсгээс одоо ороогоод ерөнхийдөө салхины чигийг хамгаалах маягаар одоо ойн зурус хийж ажилласан байгаа. 3000 м урттай. За 11 игнээ тийм моднод таригдсан байгаа. Манай ганга нуурын иргэн тойронд бол ерөнхийдөө их эсрэг цөлжилттэй байгаа учраас одоо хөрс голдгүй гэдгээр нь чухалчж авч үзэж одоо хайлаас бургас гэдэг. За тэр хайлаас бургас хоёр мод маань юугаар онцлог ингээд гэх юм бол ерөнхийдөө шигүү битүү одоо ингэж шигүү уургадаг мод байхгүй. Бутлаг мод. Чиг баригч гэдэг зүйлийг технологид оролцуулж байгаа. Тэр нь ямар үүрэгтэй юм бэ гэхлээр чиг баригчийг ерөнхийдөө үндэс хэсэгт одоо оруулж байгаа. Тэр үндэс хэсэгтээ ерөнхийдөө чиг агуулмжийг нэг 90-120 хоногт үндсэн чигийг агуулах. Тэгэхээр энэ юу гэж байгаа юм гэхээр бас услгаандаа тийм ээ. Одоо таслын услгаанаар бид нэг тогоонд агуулгадах усны хэмжээг бас тодорхой хэмжээнд бариад шин технологи энэ жил орж ирсэн. Энэ жил орж. Ер нь бол энэ ойн зурсанд манай хэд бас хэд хэдэн шинэлэг юм хийсэн бай. Тэгж харагч. Усчлалтын системийг төгсөж байна. Та хэд маань яг ингээ бүрэн услалтын туслалын системэнд бүрэн усрагдаад ажиллаад ингээд явхад заад ургалтын хувийг юу гэж төлөвлөж байгаа? Хэдэн хувьтай гэж төлөвлөж байгаа? За ерөнхийдөө 90-95% тэрнээс өмнө бол хэрвээ асуудал гарвал нөхөн тарилтууд хийгдээд явж цаг тухайд нь хийгдээд явж байна. Ганга нуурынхаа одоо энэ ширгэлтээс хамгаалж байгаа бохирдлыг бас бууруулах үүднээс мод тарьснараа бид нэр ямар ач холбогдолтой ингээд тэгэхээр ой төгөл байгуулж байгаа маань нэгт салхины хамгаалалт болж байна. Хоёрт эсний нүүдлийг одоо тодорхой хэмжээнд бууруулахаар. За гуравт гэх юм бол ерөнхийдөө мод ч өөрөө хөрснөөс усаад татчихдаг. Тэгэхээр ганга нуурынх маань тижэл болно. За яг мод тарих үйл ажиллагааны хэмжээнд магадгүй Монголд анх удаа гэж хэлж болох дэлхийд нэлээд олон газар туршигдсан. Гэхдээ ихэвчлэн хот суурин газар туршигдсан байдаг бол нуурын иргэдээр байж байгаа хамгаалтын зурвас ойг. Энэ хамгаалтын гэдэг нь их чухал. Энэ зурвасаа үндсэн зорилго бол хамгаалт байгаа. Хамгаалтын зурвас ойг услалтын туслалын системээр бүрэн хангаж чадлаа. 3 газар байрлуулсан тус бүрдээ 10,000 литр буюу 10 тонны нийт 30 тонны багтаамжтай усан сан байгуулад энэ усан сангаараа мод болгонд ус хүрэхээр туслалын системийг байрлуулад 40 минутын дотор 30,000 литр усаар энэ 18,000 модыг услах ямар ч үсэн усыг хүргэх ийм байгууламжийг барьж байгуулад байна. Ганга нуурын ихийг хамгаалах модон зурвасыг мэдээлэл тарьсан мод. Тэгээд явган замыг шинжиж бүтээн байгуулсан. Дээрээс нь амрагчдын амрах
одоо 5 дахыг ханхын хүрээнд сүйдрвш бисгдэг барьж байгаас гэдэг ерөнхий мэдээлэл. Анчи нэг ерөнхийдөө жимсний мод нөхөн зарилтын хүрээнд ер нь энэ манай тэмдэглэгч нар ярихаараа бол шилмэх бод урах магадлалтай байна гэж хэлсэн. Баталгаат хугацаа бол 3 жилийн хугацаанд нөхөн тарилт болон бүх нөхөн сэргээлтүүд хийгдэх байна. Ганга нуур маань шин технологиг бий болгосон нуур хамгаалах Монгол модельийг Монгол загварыг бий болгосон хамгийн анхны нуур боллоо. Ингээд ажлын эхлэлийг санаачилсан Монгол улсын ерөнхийлөгчдөө за орон нутгийнхандаа тусгай хамгаалалтын газар нутгийн захиргаанда бүх Монголын ард түмэнд өр хоочтой ийм сайхан нуурыг үлдээж өгсөнд гүн талархал илэрхийлье, баяр хүргье. Ганга нуурыг хамгаалах цогц ажил үргэлжилж байна.